За өнөөдөр 2 дахь өдөр болж байна. Бид 3 Airbnb-гээсээ гараад одоо миний шүдийг үзүүлэх гээд явж байна. Би шүдээ авах чаавыг гэхээр гоё цайруулах гэж байгаа. Миний шүд гэхдээ угаасаа ийм өөрийнхөө нүнгэн юм хүрхэн цайвар ахгүй. Тэгээд бүр илүү гоё цайруулж үзье гэж бодоод одоо явж байна. Бой чи ханаас авлаа жануулаас авсан. Дулаан малхаа оруулж зүцэх байна. Сүүл одоо хүртэл сэрэг юм байна. Дулаараагүй. Одоо таксинд суугаад явж байна. За шүднээ сая зургийг авахгүй болчлаа. Одоо шүд цайруулах юм хийх гэж байна. Миний шүдийг амар цагаан байдаг гинэ. Нүрээ ингээ буцсан байгаа. Жохон сэхнүүд маань харагдчихлаа. Би шүдээ цайруулъя гэсэн баггүй. Тэгсэн чинь хамгийн цайвар нь 0 гэдэг үг гинэ. Тэгсэн чинь миний шүд ингээ хамгийн цайвар нь цайруулаад бараг хэрэггүй гэдэг чинь. Гэхдээ юу ч гэсэн нэг сешн орчий. Тэгээд яах нүггүй юу харъя гэдгийгсэн. Би энэ цамцыг авсан. За баахан шопинг хийгээд бараг 2 цагийн дэлгүүрт юм авлаа. Манай хүн бас зөндөө юм захиад. Ер нь бол Солонгосын энэ брэнд айгу хөөрхөн юм бэлээ. Дээр бит хоёр өмнө ирж байхдаа бас нэлээ идэм авсан. Тэгээ энэ удаа ингээ бас зөндөө юм авлаа. За ээж арам үзэж байна. 어떻게 재고 1년의 시간 내 자고 어떤 거 비빔밥 먹었어. Стоевой магнева. Pero en vivo. Не, амраа нээж.
манай аав хоёр цайгаа сонгож ийн үнрээ. За өөрийнхөө урдаа тавьчих. Ингээ цайгаа үнэртэж сонгох юм байна. Энэ гоё юм байна. Тэг пичтэй цай. Бид нар сая нэг цагийн өмнө солонгос ол идсэн болохоор десерт зүгээр нэгийг амсах зорилгоор нэг десерт авчлаа. Тэгээд ямар ч байсан хүн болгоны нэг цай уух ёстой гинэ. Тэгээд ордероо хийцэн хүлээж ий. Үнэхээр гой газар баригдсан байна. Солонгос байгаа хүмүүс байвал ирж үзээрэй. Манай аав хоёр лав энэ газарт баяртай байгаа тий. Баяртай. За та нартай десерт ирэхээр харуулъя. Өдөр цаана гуталтай ийм даав өгсөн юм шүү дээ. Ээж. Ой, битг нь хүртэл юм байх юм уу? Банан нь гоё лавчтай биш үү? За би тэгэд гоё цайгаа уугаад дуусчлаа. Тэгэд яг энэ газар ирүүл бүр 4 давхар юм байна. Дотроо үнэхээр том бараг цаг доотлол нь явах тийм шаардлагатай юм байна. Зөндөө олон юмнууд гоё үзсэн. Сөүлд ирсэн хүмүүс байвал бац үзэхэд үнэхээр гоё газруудын нэг байна. Яагаад гэвэл энэ саяхан нээгдсэн баха. Тэгээд яг бит хоёр 6 сарын өмнө ирэхэд энэ газар байгаагүй. Тэгээд одоо болохоор гоё шинээр нээгдсэн болохоор бас айгүй хүнтэй байна. Тэгээд бид гурав ямар ч байсан ширээ болохоор ямар ч очиргүй ингээд аваад сууж гин. Одоо цаг 6 өнгөрч гин. Энүүгээр дахиж жоохон явж дэлгүүрх хэсэж яагаад. Тэгээд гэрлүүгээ харнаа. За тэгээд өнөөдөр болохоор сүүлийн ингээд 7 дахь өдөр ер нь иймэрхүү өнгөрч гин. Тэгээд дуудахгүй үргэлжлүүлээд уулзцгаая. Яа өглөөний өнөөдөр Солонгосын 8 дахь өдөр болж байна. Тэгээд одоо цаг 10 өнгөрөөд гэрээсээ ер нь бол гарах чинь манай ээж нэг гоо сайхан дээр цагтаа. Тэгээд би бас өөр имлэг дээр цагтаа байгаа. Би яагаад нүдний шил зүүцэн бэ гэхээр лазер хийлгцэн. Тэгээд ер нь бол айгүй их лазерын юм сайн илгээгүй байгаа. Тийм болохоор ингээд жоохон харагдаад байгаа болохоор нүдний шил зүүцэн бичлэгээ хийж юм. За тэгээд хүмүүс айгүй их Оливионгоос авсан юмнуудаа харуулаач гэгээд тэгээдсэн. Тэгээд би та нартаа Оливионгоос яг юу авснаа харуулъя. Гэхдээ би болохоор тийм амар скин кэр хүн биш байхгүй юу? Амар тэгэж нүрэндээ юм байнгын түрхээд идэггүй зүгээр Dior юмнуудаа л үнцэн юмнуудаа л хэрэгэлдэг. Тэгээд Солонгост ирсэн болохоор жоохон нэмэлтээр Солонгосын хэдийн юмнуудыг авсан байгаа. Гэхдээ нэх их биш. Тэгээд та нартаа энэ нэг болохоор unboxing хийгээд харуулъя. За мөн тэгээд бас нэг хэдэн юмнууд авсан. Тэгээд зарим юмнуудаа болохоор харуулад яг Австрали эднэрт байдгүй яг Солонгост л байдаг
дэлгүүрүүдээс авсан юмнуудаа та нартай харуулад явъя. За Олив Young-оос болохоор ер нь Солонгос тэгэл яг орой болгон баг хаасаагүй Олив Young гэдэг болохоор орой болгон баг нэг Олив Young ороод ингээ баг багаар юмнууд ер нь бол аваад исэн. За энэ маск болохоор ингээд байсан. Тэгээ зарим юмнууд нь болохоор ингээд жоохон хямдарсан байсан. Тийм болохоор бас авсан тийм маскууд байгаа. За ийм маск нар тэгээд маск бол ингээд янз бүрээр нь авсан. Хэрэглэхээр энэ болохоор бас айгүй гоё маск, энийг хаяада хэрэглэхээр гоё байдаг. Тэгээ энэ болохоор юу вэ гэхээр ийм анартай ээжүүлээ. Анартай тийм тэгээ коллаген эднэр дэмжих нэг ийм уудаг ийм савлгаатай юм авсан. Солонгосчууд айгүй их ийм юмнууд уудын юм байлээ. За тэгээд хамгийн чухал миний авсан юм гэвэл энэ судасны трико авсан байгаа. Би ер нь бол байнгын зөксөөгөөр ажил хийдэг болохоор судасны юм оймс авсан. Тэгээд ийм онгоцонд бас өмсгөөд Олив Young-д энийг нэрээ зардсан бэлээ. Энийг одооноос өмсөж хөвшин гэж бодож байгаа. За тэгээд өсний маск авсан. Энэ өсний маскыг ер нь бол Японоос авсан. Би өсөндөө өсөө угаах болгондоо өсний маск төрөхгүй бол өс маань жоохон муухай болчиход идэг. За тэгээд маскнууд бол ингээд янз бүрээр нь авсан байгаа. Тэгээд ер нь сүүлийн үед яг энэ өсний яг энэ брендийг болохоор айгу юу болоод байгаа юм блэ, тренд болоод байгаа юм билээ. Тэгээ энийг болохоор энэ болохоор ингээ маск нь байгаа. Бүр амар сайн deep damage хэрэглэхэд тохиромжтой ийм өсний тос маск тэгээ шампунтай хамт авсан. За дараа нь болохоор энэ хар батганы энэ маскыг бас айгүй сайн ингээд манай энэ Солонгос байдаг дүү надад санал болгоод энийг авсан. Хамарны хар батган дээрээ төрхөх. Тэгээд эмийн сангаас нь болохоор бас ийм хэдийн юмнууд авсан байгаа. Эдгээр болохоор яах вэ гэхээр сорвны тос би айгүй өөрийгөө жоохон гимтэйгээд байдаг болохоор юм сорвны тос авсаа. Тэгээд ийм нэрээ юу авсан юм бэ? Нүдний саа авсан юм байна. Манай Dior-ын саанууд бас нэг гоё биш. Тэгээд Солонгост бол нүдний саанууд янз бүрээрээ байд юм лээ. Тэгээд нүдний саа авсан. Энийг нэрээ би хэрглэж үзээгүй минь одоо задлаад харуулчихъя. За энэ нүдний саа авсан. Ингэж харагдчихээн. Хөрхөн саа. Энийг нэрээ одоо хэрэглэн ямар жижиг юм бэ? Тэгээд нэрээ нэг айгүй гоё юм нь болохоор энэ сормоос би нэг Daiso-гоос $1 авсан. Энээс манай ээж надад айгүй зөгчийн дахиж ав гэж одоо нэрээ дахиж авна тий. Daiso-гийн $1 сормоос айгүй гоё юм бэлээ. Тийш очиж Daiso-гийн $1 сормоос авна. За тэгээд иймэрхүү юмнууд Олив Young-аас яг одоогийн байдлаар авсан байна. Хэвчлэн нүүрний маск авсан. Тэгээд явхаас одоо ч надад дахиад нэг 2 хоног 3 өдрийн зай байгаа. Тийм болохоор бас өнөөдөр ингээд чимдаанаа жоохон янзлж агаад юмнууд гайгүй бол дахиж нэмэлтээр юмнууд авна. За дараа нь болохоор ингээд хальт та нартай бас өөр юу авснуудаа харуулж ийм болохоор супер матча гэд би матча уух дуртай. Эднийд очиж матчаг нууж үзсэн. Тэгээд ийм матчатай ийм матча авсан байгаа. Энийг бас туршиж үзье гэд авсан. Эднийх бас Австрал зарагдаад байдгүй. Red Flood гэдэг яг энэ брэнд энднийхийг яг сүүлд Солонгост ирэхдээ бит хоёр нэг өмөөд цамц эднэр авч ирсэн. Тэгээ айгүй их таалагдаа. Тэгээ манай хүн энэ удаад надтай хамт ирээгүй болохоор ингээд манай хүн баг ингээд нэг тор дүүрэн юмнууд энэчнээс захисан байна. За нөхрийнхээ имийг бол харуулахгүйгээр. За би болохоор Red Flood-оос юу авсан бэ гэхээр би дахиж нэмэлтээр юм авсан болов гэсэн чинь зарим юмнуудын бичүүлээгүй юм байна. Тэгээ өнөөдөр дахиж очиж бас нэмэлтээр юм аавна. Ийм цамц авсан байгаа. За энэ цамцныхын зургийг болохоор тавиулаад харуулчихъя. За тэгээ бас ийм өмд авсан байгаа. Энийг бас энэ ингээд тавиад харуулчихъя. За нөгөө House Nowhere гэдэг ийм газар руу өчигдөр очсон байхгүй юу гэсэн чинь энэ дандаа ингээд хөөрхөн Gentle Monster нэртэй юмнууд байсан. Тэгээ тэднийхээс болохоор ийм малгай авсан. Би Солонгост ирээд нэг сарвчтай малгай авъя гэж бодоо яваадсан баггүй юу гэсэн чинь ашгүй яг эдний хөөрхөн малгай байж тараа. Тэгээ би яг ийм малгай авсан. Энийг өмсөж та нартай харуулъя. За ингэж харагдчихээн юм хар өнгөтэй. Гэхдээ би энийг өөрөө ч өмсч магадгүй, нөхөртөө ч өгч магадгүй бит хоёр ингээд ийм малгай авсан байгаа. За энэ болохоор юу вэ? Манай ааж хоёрын юу авсан бэ? Шил авсан юм байна. Ягаад энийг энд яаж авах вэ?
Blue Elephant гэдэг энэ солонгосын брендийн шилнүүд бас айгүй боломжийн үедээ Gentle Monster-оос айгүй хямдхан. Тэгээд бас айгүй чанартай юм юу гэдэм лээ шилнүүд үүд юм лээ. Тэгээд би шил зүүж үзсэн чинь надад бас нэг зохиох яг таалагдах шил байгааг болохоор авч чадаагүй. Бас Gentle Monster-оос энэ байгаа дээр шил авъя гэсэн чи өчтөр зүүж үзээд бас яг таалагдах шилээ бол олоогүй. За энэ болохоор манай ээж өөртөө авсан. Тэгээд энэ кофе уудаг хүмүүс байвал эднийх бас айгүй гоё юм билээ. Манай ээж өмнө ууж исэн гэдээ дахиж авсан байгаа өөртөө. Өөр одоо яг солонгосын жижиг брэндүүдээс хитэн хувцснууд авсан. Тэгээд тэднэрийгээ болохоор ингээд та нар явцсан дондоо харж байгаа юм хөөрхөн нэрээ топ авсан. Яг юм ягаа яг миний дуртай өнгөтэй дээгүүрээ өмсдөг юмнууд авсан юм байна. Ерөнхийдөө нэг жижиг сажигын дэлгүүрүүдээс авсан хувцснууд бас байгаа. Тэгээд одоо бид нар чимдана янзлаад юмнуудаа бэлдээд тэгээд өшөө илүү зай гарвал бас би бас өөрөө дахиж явж шопинг хийх юм зорилготой байгаа. За тэгээд өнөөдөр бас нүүрэн дээрээ цагтаагаа энд байх хугацаанд айл болох олон газруудаар ороод нүүрэндээ хийх юм байвал бүгдийг л хийлхий гэж бодож байна. Тэгээд одоо цаг 11 болох гэж байна. Бүгдээрээ хамтдаа гараад тэгээд дараа чи одоо баг сүүлийн өдрүүдийг өнөөдөр ингээд гарах байгаа. Тэгээд удахгүй өөр тийш яваад уулзцаая. За өнөөдөр ID hospital дээрээ дахиад ирсэн байна. За энэ удаагийнхаа ирэлтэн дээр болохоор ээжийнхэн нүдний зээд сохгийг татах мессеж хэлбэр хийлгэхээр ирсэн байгаа. Өмнөх влог дээр маань бас би ирж эдний гоо сайхны үйлчлэгээ авч исэн. Тэгээд энэ удаагийнх дээрээ дахиад ундралтайгаа уулзаад ингээд үйлчлэгээ авч байгаадаа маш их баяртай байна. Тэний имлэгийг сонирхож байгаа хүмүүс байвал ундрал гээд манай маркетингийн ажилтны охинтой холбогдоод мөн эдний Instagram хаягаар бас холбогдож болно шүү. За одоо бид нэг ингээд хагалгаандаа орох гэж байна. Монгол ажилтнтай одоо сүүлд гэхдээ монголчууд аягүй их танахаар ирдэг болсон билээ тий. Би яг одоо дахиад юм хийлгэхээр яг хагалгааны тийм мис заслын яг хийлгэх юм энэ удаадаа ол ягаагүй дараагийн удаа заавал ирж гоё нүүрэндээ гоё юм хийлгэнэ. Тэгээ энэ удаа ээжтэйгээ хамт ирсэн байгаа. За тэгээд ундралынхан бас Instagram хаяг доор тавьчих та бүхэн маань холбогдороо. За манай ээж сая хагалгаанд ороход явчихлаа. Зя маргааш би Австрал руугаа буцна. Өнөөдөр ийм хувцалт өмсөд одоо бид гурав хамтдаа E-Mart явах чинь манай хүн жоохон гой хамтдаа чихэр мэхэр юмнууд авчраарай гэсэн шопинг ер нь бол болцсон байгаа. Тэгээд нэрээ манай ээж өчигдөр давхраагаа оюулсан. Үгүй давхраа яасан мөлий? Дээшлүүлсэн. Нүдээ. Давхраа оюулаагүй. Зовгоо дээшин татуулсан. Давхраан тэхгүй бол жоохон ингээ унжиж эхэлж исэн. Тэгээд цохог нь унжиж эхэлж исэн. Тэгээд хагалгаанд орсон байна. Ямар вэ нэж өвдөлт байна уу? Хоёр дахь өдөр. Өчигдөр орсон. Ямар ч өвдөлт байхгүй гоё. Гоё юм тий. Тэгээд та нар маань ч гэсэн гоё ээжтэй анхаарал тавиад давхраа эднэр нүд мүдийн гоё янзлуулаараа энэ ID Gangnam гэдэг энэ нэмлэг бол үнэхээр туршлагатай юм билээ. Тэгээд бүр өрөөтэй тий яг л гоё хагалгаанд орж байгаа юм шиг бүх юм цаанаасаа маш гоё. Солонгост орсон гоё юм өстэй тий. Өстой гоёлаа. Ямар ч зовлон айдас үтс мэдэрсэнгүй гоёлаа. За одоо гоё маск өгсөн одоо. Тийм ээж бас гоё маск өгсөн гэсэн солонгос үнэхээр л гоо сайхны ор юм а тий. Гожин өгсөн. Тийм нүдний нэрээ жин өгсөн юмсэн шүү. Дараа нь халаан гоё. Имплээ мэлчлээ. Дараагийн имплэгийг юм хийлгэж юм лээ. Тэгээ 7 хоногийн дараа очиж нэрээ ойдлаа авахгүй л нүдний чинь жин хаана байгаа нэрээ? Хөргөчөнд байгаа юу? Тэгээ манай ээж нэх амар зөвөр эднэр байхгүй байгаа болохоор бид нар одоо ингээд гарч дэлгүүр явах гэж байна. Өнөөдөр алхуулсан гэсэн. Алхуулсан гэсэн гинэ. За энэ болохоор ингээд хүүтэнжийн тавьдаг юм маскын хүртэл цаанаас нь өгсөн байна. 4 хоног хүүтэнжийн дараа нь
Энийга пичэнд хийж халаагаад халуун чин тавиа гэсэн. За. Ингээ ямар ч байсан манай ээж амар баяртай байгаа, сэтгэл хангалуун байгаа. Тэгээд ямар ч байсан миний ч гэсэн бас нэг зорилгын нэг биелүүлсэн. Би чи ингээд өөр орон ийш тийш явахаар гоё аав ээж хоёроо бас ийш тийш хамт байсан бол гоё доо гэж дандаа ингээд боддог байхгүй. Тэг ямар ч байсан Солонгос 6 сарын өмнө ирэхэд надад бүр үнэхээр таалагдаа. Тэгээ за аав ээж хоёроо нэрийг нэг авчиръя гэд. Тэг аав ээж хоёртойгоо хамт ирсэн үнэхээр гоё байна. Аав ээж хоёр ч гэсэн Солонгос таалагдж байгаа тий. За. Тэгээд надтай ирсэн болохоор аав ээж хоёр айгу гой өөр юм залуучуудын юм үзээ яваад байгаа байхгүй. Одоо намайг маргааш явахаар энэ хоёр өөрсдөө хипхоп яваад нэг өөрсдөө гой тухтаа манай аав хоёрын чи дахиад нэг хит хончоод тэгээд цаашаа бас өөр орн руу явна. За одоо бид нар гарах чинь E-Mart руу явъя. E-Mart аав хоёрын хамгийн дуртай дэлгүүр гэсэн одоо явъя. Аав хоёр өөрсдөө юмаа цэнгэлж гин. Одоо намайг явахаар мэдж байгаа. За метронд суугаад бид нар лайн 4-оор орох юм байна. Би бүр нэрээ Солонгосын мэпийг ашиглаад сурцсан. Өөрөө ингээ хөрхөө яваа сурцсан. Айгу баяртай байна. Өмнө нь ирэхдээ нөхрөөрөө ер нь манай нөхөр бүх юмыг ингээд хайгаад олоод явчихдаг байхгүй. Тэгээ одоо энэ удаа аав ээжтэй газарчлал явж байна. За одоо бүгдээрээ метронд сууя. Солонгосын метро яг цагтаа ирнэ. Австралчин болохоор метро гэж байхгүй, трейн гэж байдаг. Метро сүүлд нэгдсэн. Тэгээд трейн гэж байдаг. Нэг юм том стейшн байдаг байхгүй. Тэгсэн чинь Солонгос бол зүгээр амар том юм байна. Газар доох метроны буудлын эднэр нь. Одоо дараа нэрээ хамгийн хэцүү чи Япон шүү дээ. Японд очиод яг ингэвэл бас гой сонирхолтой юм байна. Японд өмнө очихдоо бас манай эрэгтэйд үе тийш явахыг хараад байсан. Японд ихтэй Солонгосоос хэцүү баха. За одоо бид нэр E-Mart явах гэж байна. Би танарт очиж харуулъя. 할인되는 날입니다. Гомгоч янз бүрээр байна. Энэ лангуу ингээд бүр ингээд тэрчгээрээ гомгот хүмүүс амар их гомоо авд юм байна. Сая би энэ гомг амсч үзээ айгу гоё юм байна. Ваа, энэ гоё юм байна. $20 гинэ. Онгоцонд авч явах нь хэцүү юм байна. Бас ийм хөвгтэй. Зя ээж тэгэж. Би тэр E-Mart-д хоолнд орж ийн. Хоол нь бүр амар гоё амттай. Тэгээ үнэн ч гэсэн амар боломж ер нь Солонгос тийм фуд кортын хоолнууд 10 хэдэн доллароос эхэлдэг 13,000 воноос. Яг амт нь бүр үнэхээр гоё амттай. Би энэ кимчижигээ захиалж байна. Тэгэл дэшээ лефтэн сууд Намсан руу гарах гэж байна. За бид гурав Намсан тавар дээр гараад ирсэн байна. Тэгээ дээшгээ гарыг гэсэн чинь кабел кар нэр одоогоор засвартай байгаа байна. 3 сарын 20 хүртэл кабел кар ажиллахгүй гэсэн. Бид гурав таксидаад тэгээ такси явж хүрх газар хүртэл таксидаад үлдээтэл газарт нь болохоор автобусын суугаад ирлээ. Усан баага тавсар. Гадаа үнэхээр гоё байна.
원하는 촬영 모드를 석회 뭐, 이게 선택해주세요. 석회, 이게 석회. 둘, 셋. 둘, 셋. 이 구이. 자, 왔다. 자, 왔다. 쉬다가. 하나, 둘, 길 보고 있대. 네. 진짜 지금 누가 이러고 그치지 야간 비. 이야. 진짜 ямар гоё юм ийсэн. зураг авчлаа. За би юугаа олчлоо. 6 сарын өмнө орж ирсэн. 2015 оны 8 сарын 3 гэсэн. Ийм олон цаачнаас би олсон шүү өөрийнхөөгоо. Наачаараа. За давтаасандаа суугаад доош явцгаая. Өнөөдөр сүүлийн өрөө маргааш өглөө нисэн. Гадаа гоё байна. За ийм хоолны газар анх удаага орж үзэх гэж байна. За Солонгосын сүүлийн өдөр өнөөдөр би орой 5 цагаас нислэгтэй. Тэгээд одоо 10 цаг болж байна. Хамгийн сүүлийн өдрөө би угаасаа энд байх хугацаанд скин кэрэ бүх юмнуудыг ингээ гоё хийлье гэж бодсон. Тэгээд ямар ч байсан нэлээд хэдэн бас салонуудаар орсон. Өнөөдөр сүүлийн өдрөө сүүлийн салонд орох гэж байна. Тэгээд одоогоор миний арьс зөндөө юм хийлгцэн байгаа болохоор жоохон сайн сэргийж өгөөгүй л байна. Тэгээд байх хугацаанд ямар ч байсан гоё имчилгээнүүдийг аваад явж байгаа. Одоо нэг салон руу очиж гин. Тэгээд хинжээний 10-аас цагаа дуусгачаад шууд гэртээ ирээд тэгээд манай аав хоёр гэртээ үлдсэн намайг явахаас өмнө хоол хийгээд байж байгаа. Тэгээд ирж нэг аав хоёрын хоолыг идчихээд тэгээд шууд онгоцны буудлын руу яваад харих гэж гин. Тэгээд нөхрийгоос амар санаж гин. Тэгээд гоё гэртээ харъя. За тэгээд одоо замдаа явж гин. За гоо сайхны үйлчлэгэнд орцоо одоо таксинд суудсан хайрч гин. Борцтой шул юм уу? Аюу дүглээ ээж тэгдэг үстэй. Хоёроо л игэрээ. Өссөн үедээ. За цаалаа явлаа штэ. За. Тэтэрий. Ураа. За. Оо, За. Одоо их.
Тэгээ би гэртээ ирсэн тэгсэн чинь манай хүн өнөөдөр чухал ажилдаа болоод эрт тарч тааргүй болсон. Тэгээ би өөрөө Uber-д ирсэн байхгүй юу тэгсэн чинь дээшээ гардаг swipe card-аа өргөцсөн байна. Тэгээд reception руугаа залгаад намайг дээшээ гаргаад өгөөч гэдгийг хэлцээ. Одоо хүлээжээ. Ингээ миний хоёр том цэвэндаа тэнгүүтээ ийм хүнд Олив Янгийн бас юмтай. Юучгүй яваал Солонгосоос 2-3 чимдээ авчрал ирд юм да. За одоо сайхан гэртээ орж усанд ороод амрий. За манай хүн ажиллаа тараад ороод ирсэн. Одоо юм цэцэг авцсан. Ингээ жимс эднэрээ барьцаа орж ирж ийн хөөрхөө.